За дараагийн маань ярих гэж байгаа сэдв маань болохоор эмнэлэг зүйн туслах. Энэ болохоор эмнэлэг зүйн туслах ажилтан гэж ямар хүн бэ гэхлээр шүү дээ. Certified Nursing Assistant бол лиценз аваагүй ч гэсэн ямар нэгэн газар одоо ямар нэгэн байдлаар сургууль суугаагүй ч гэсэн эмнэлгүүдэд очиод эмнэлгүүд өөртөө тэр хүнийг сургаж авдаг. Үнгүү сургаж аваад өөрхийн эмнэлэг дээр ажилуулдаг тэр хүмүүсийг бид нар болохоор эмнэлэг зүйн туслах ажилтан гэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо би энийг яриач гэж одоо манай Заяагаа урих гэж байна. Саяны уянгаа ихчийн ярьсан нэг CNA гээд you have to ингээд төлөөд сураад заавал сертификат авах хэрэгтэй гэж штэ. Энд болохоор ерөөсөө сертификат энэ төр хэрэггүй. Та чи ингээд нэг эмнэлэгт аплайдаад одоо nursing home аплайдаад юм уу орчхол юм бол тэд нар та нарыг 8-7 хоног юм уу ингээд өөрсдөө бүх юмар трейн хийдэг. Яаж цус авах уу, яаж одоо зүү тавих уу, яаж энэ аппаратыг хэрэглэх үү, яаж даралтны аппарат авах уу, яаж хүмүүстэй харилцах уу, яаж нурсуудтайгаа харилцах уу, яаж доктортой харилцах уу гэх мэтлэн ингээд тэд нар ингээд бүгдийг ингээд багаас нь эхлээд зааж өгдөг. Тийм болохоор чи юу ч төлөх хэрэггүй. За тэгээд ер нь бол ямар шалгуураар ордог вэ гэхээр ер нь бол high school-аар төгссөн байх хэрэгтэй. Бас Америкт ажиллах хэрэгтэй байх хэрэгтэй гэсэн хоёр шалгууртай. Тэгээд цалингийн хувьд 19-өөс 25 долларын хооронд, тэгээд жилийн 40-өөс 54 мянган долларын хооронд яадаг. Тэгээд цалинтай ажилдаг. Тэгээд энэ совилгчийн сургуульд явангаа ажиллахад бас 3 өдөр ажилдаг. Тэгээд full time бүх хангамж авна, иймэрхүү цалин хийчдэг. Тэгээд би бүх рентээ төлдөг байсан, бүх юмаа өөрөө ингээд зохицуулж чаддаг байсан энэ цалингаараа. Тэгээд clinical technician болох нь яагаад одоо ингээд совилгч болоход ач тустай юм бэ гэхээр цусаа аваа сурч чинь, уян 150-аас сурч чинь. Яагаад гэвэл совилгчууд цус авдггүй, уян 150-дгүй. Тэгээд би болохоор өөр одоо ингээд салбаруудад явхад энэ нь одоо ингээд тус болж байгаа байхгүй юу? Хин нэгэн одоо завгүй байла. За би тус авч чадахгүй гэд нөрсөө тэгдэг. Ягаад гэвэл бид нар амар specialized болсон байдаг. Хинч зүүгээр ингээд нэг зүүд уян 150 нөрсөө тавьдаг байхгүй юу? Тэгээд болохоор эдэр нь ингээд чи зөндөө ихийг сураад заримдаа clinical technician завгүй штэ. Тэнгүүт өөрөө ингээд цусаа аваад уян 100-аа тавьчих ингээд боломжтой болдог. Тэгээд өвчтөнтэй харьцаж сурна. Тэгээд яагаад энэ нь амар чухал вэ гэхээр бид нэр өөр нутгаас ирсэн маш хэцүү тий ингээд хэлний бэрхшээлтэй маш хэцүү байхад одоо ингээд чи юмыг багаас нь сурж байгаа болохоор хинч чамаа ингээд чи юм гисэнгүү тэгсэнгүү гэд ямар хэцүү нэг тийм байхаас сэргээлдэг. Тэгээд яаж маш их баг төхөөрөмж өгдөг тий нэг bladder scan ч юм уу, цусны даралт авдаг ч юм уу, одоо ямар одоо ингээд цусны бүлэг ингээд шалгадаг бүх юмнууд гэдэг тэрийг бүгдийг сурдаг. Тэгээд эмнэлэг дотор ороод өөрөө ингээд ажиллахаар энэ совилгч нь ийм юм хийд юм байна. Тэр совилгч нь тийм хийд юм байна. Би ер нь ямар совилгч болох юм? Би ер нь ямар хүн юм? Тэ? Ягаад гэвэл совилгч болчоор бүх юмны совилгч болж чадна. Тэ эмэгтэйчүүдийн совилгч хэлсэн шүү дээ уянгаа ихч тэрэн шиг ингээ бүх өгшөө хүмүүсийн туслагч болж болно, эмнэлэг дотор совилгч болж болно. Би ер нь ямар совилгч үнэхээр ингээд миний одоо тий personality-д ингээд match хийхийг өөрөө олж чаддаг. Тэгээд ямар хангамжтай вэ гэхээр яг л одоо совилгч ямар хангамжтай юм. Яг л доктор ямар хангамжтай юм. Тэ тэгээд тэтгэврийн хадгаламжиндаа ингээд жоох мөнгө хийхээр тэд нар өсгөж өгдөг. Тэгээд ямар ч байсан чи сургуультай явангаа эрүүл мэндийн даатгалтай, шүдний даатгалтай, нүдний даатгалтай тэгээд бас vacation time гэдэг штэ. Тэд нэр ингээд та нарт vacation time өгөн хэрвээ чамд байх юм бол тэгээд хамгийн чухал юм нь энэ одоо ингээд clinical technician байхаараа чамд тэр эмнэлгээс чинь одоо эмнэлэгт хамгийн чухал хэрэгтэй юм нь совилгч гэдэг те. Тэгээд $5,000 ингээд жилд одоо $5,000 хандив өгдөг. Тэр нь тэгээд сургаараа тийм сургалтын хөтөлбөрт тэтгэлэг өгдөг. Эмнэлгээс чинь сургуулаас чинь бас яадаг вэхээр тэр нэг эмнэлэгтэй чинь ийм одоо гэрээтэй байх юм бол 10-аас 15% дискаунт scholarship өгдөг. За тэгээ баярлалаа.